Бүүрхангай аймгийн Бүрд сумын малчид малын гаралтай түүхийдээс ашиг олох зорилгоор хамтран хошоо байгуулсан байна. Гэвч чэнжнэр малын гаралтай бүтээгдэхүүнийг худалдаа авахдаа үнгүүдүүлж байгааг малчдын төлөөлөл ярьсан байна. Өнөөдөр хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн Монголын худалдаа эд хэрэглэгчдийн хошоодын төв холбооноос хошоологчдын 5 дугаар чуулганыг зохион байгууллаа. Эдийн засгийн болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн ардчилсан хамтын удирдлага хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээдийг хошоо гэдэг байна. Манай улсад одоогийн байдлаар 3200 гаруй хошоо байна. Түүний нэг нь онгон харих нэг шиг хошоо. Бүүрхангай аймгийн Бүрд сумын малчид нэгдэж ийхүү хошоотой олжээ. Гэвч малын ашиг шимээ хүртэж чадахгүй банкны зээлийн хүү гэсэн дарамтад байдаг гэсэн юм. Тэгэл одоо баг өөрийнхөө хүчин чадлаар ямар л хөрөнгө оруулна тэрийг оруулахад бол тэр момод цуглахаар тийм хөрөнгө банкнаас зээл авалгүй. Банк гэдэг чинь юусэн тэр банкны чи юу хүн тэл тэгээд дуусах юм шүү дээ. Тэрийг төлж чадахгүй. Тийм байдалтай болохоор бүх ард түмний оршин явуулгыг тэгж хийчихсэн. Энэ мэтээр малын түүхийн эдийг стандарт шаардлагад нийцсэн чанартай бараа болгож худалдан орлуулахад тулгарч байгаа олон асуудал эхэлж байла. Манаас өнөөдрийн байдлаар 61 сая малтай. Гэвч тоосч байгаа ч чанар сайжрахгүй мөн түүхийн эдийн үнийг унагадаг чэнж олон байсараа. Тиймээс хуучны худалдаа бэлтгэлийн агентийн сүлжээтэй төстэй газрыг байгуулах хэрэгтэй гэж хошоолагчид үзэж байла. Мал эрүүлжүүлэх нөгөө талдаа бол түүхийдийн чанар сайжрах хаа гэж харж байгаа. За мэдээж одоо энэ хоршоолын хөдөлгөөнийг бол илүү их идэвхжүүлэх хэрэгтэй байгаа. За монголчууд нэгдээд нийлээд тэгээд дуурайгаад гэдэг юм уу хамтраад тэр сайн чаддаг хүмүүсийн чадварыг нь илүү их ашиглаад явах юм бол энэ хоршоолын хөдөлгөөн одоо малчдыг нэгтгэсэн, нийлүүлсэн. Цаашид хоршоолагчид болон салбар яам хамтран аймаг сумбурт мал нядалгааны цех байгуулах, чанартай мал бойжуулахад анхаарч шим тэжээлт өвс, тэжээл хэрэглэх хэрэгтэй гэж үзэж байсан юм. За ингээд хошоолагчдын 5 дугаар шуулга уулзалтанд салбарын сайд хошоог хөгжүүлэх нь манай орн шиг хүн ам зүйтэй зах зээлийн багтаамж багтаа байгаа юм. Тиймээс засгийн газраас хошоог дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хошоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр 2-ыг боловсруулсныг онцолж байлаа. Салбарынхаа яам дээр бид одоо бас хоршооны бодлогыг хариуцсан газартай болсон. За энэ бол үнэхээр манай хоршоолагчдын хөдөлмөрийг одоо бас төрөөс бодлогоор дэмжихээр болсны бас том илрэл гэж бодож байгаа. За 2016-аас 2020 оны Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хоршоолыг дэмжих чиглэлээр олон зорилтууд орсон. Үйлдвэрлэлд 2100 гэдэг эдгээр том аянуудыг хэрэгжүүлэхэд энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бол манай анхан шатанд ажиллаж байгаа манай хоршоолын үйл ажиллагаа үнэхээр чухал. Ийхүү хоршоолагчид тулгамцсан асуудлаа хэлж, салбар яам зэрэг албаныхан асуудалтай танилцж гарах арга замаа хэлэлцлээ.